мөөг хатахдаа жингийнхээ 11-ний 2 хэсгийг нь алддаг. Тэгвэл 54 кг хатаасан мөөгтэй болохын тулд хэдэн килограмм шинэ мөөг хатаах вэ? За шинэ мөөгийг 11 гэрчмээр дүрслэе. Энэ 11 гэрчм нь шинэ мөөг байсан гэж бодъё. Тэгвэл шинэ мөөг хатах явцдаа 11-ний 2 хэсгийг 11 усныхаа 2 хэсэг буюу энэ хэсгийг алддаг. Тэр үлдэж байгаа хэсэг нь хатсан мөөг болно гэсэн үг. Энэ үлдэж байгаа хэсэг нь 54 кг байхын тулд нэг хэрчмийн урт нь 6 кг гэж гарч ирнэ. За мөөг хатаагүй байхдаа 11 хэрчмээр дүрслэгдэнэ. Хатахаараа 2 хэрчмийн алга болоод 9 хэрчмээр дүрслэгдэнэ л гэсэн үг. За тэгэхээр бид нэр шинэ мөөг 54 кг хатсан мөөгтэй болохын тулд хэдэн килограмм шинэ мөөг хатаах вэ гэж байна. Тэгэхээр мөөгийн хэмжээ бол мэдээж 11 хэрчим байгаа. Тэгээ 11 нэг хэрчмийн 6 кг-тай тэнцвэргдгээс 66 кг мөөг хатаахад 54 кг хатсан мөөгтэй үлдэнэ гэсэн үг.